Монгол улсад өөрийн бие даасан хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бүс байгууллага бол Монголын улаан загалмай нийгэмлэг. 2000 онд батлагдсан Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль шинжилэн найруулагдаж өнгөрсөн 7 хоногт буюу 2016 оны 1-р сарын 7-ны өдөр улсын их хурлаар батлагдсан юм. Шинжилэн батлагдсан хуулийн талаар өнөөдөр тус байгууллагын ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн их болд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Дөрвөн бүлэг 15 зүйл 65 зүйл заалттай өмнөх хуулиа бодвол нэлийн дэлгэрэнгүйгээр шинчлэгдсэн уг хууль нь эрх зүйн хүрээнд зохицуулагдах олон тулгамдж байсан асуудлуудыг наривчлан тусгаж хуульчилжээ. Тухайлбал Монголын улаан загалмай нийгэмлэг нь ашигын төлөө бус татвараас чөлөөлөгдсөн үндэсний хэмжээний байгууллага мөн болохоо хуулиар баталгаажуулж байна. Түүнчлэн хүмүүнлэгийн салбарт төрдөө туслах нэмэлт хүч болж ажиллах зорилго чиг үүргийг хуульчилснаар хуучин тунхагийн шинжтэй ажил хэрэг болдоггүй байсан энэ харилцааг идэвхжүүлэх боломжтой болж байна. Ингэснээр хүмүүнлэгийн үйлсэд улсын төсвөө санхүүжилт авч хамтран ажиллах нөхцөл үүсэж байна. За энэ хуулийн дотор бол маш тодорхой ажлуудыг засгийн газрын байгууллагууд, орон нутгийн байгууллагууд улаан загалмайтай гэрээ байгуулад гэрээ байгуулсныхаа үндсэн дээр тэр ажлуудыг төсвөөс тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлээд бүгдийг биш. Ингээд хэрэгжүүлнэ гэсэн заалт байгаа. 17 оны улсын төсвөөс эхлээд тодорхой хэмжээгээр улсын төсөвт төрийн хүмүүнлэгийн чиглэлийн зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх зардлыг тусгаад тэрүүнийг нь холбогдох байгууллагуудаар нь дамжуулж улаан загалмайтай гэрээ хийгээд биелүүлж явах юм илүү таатай нөхцөл боломж бүрдэж байна гэж харж байгаа. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын шинжлэгдсэн хууль нь өөрийн статус, чиг үүргээ энх хуулийн хүрээнд бие даасан эрх зүйн түвшинд хүргэхдээ өөрийн үйл ажиллагааны чиглэлээ ч мөн хуулинд наривчлан тусгасан төдийгүй улаан загалмайн таних тэмдэг, бэлэг тэмдгийг хүртэл хэрэглэх эрхийг ч мөн тодорхойлсон байна. Тодорхойлбол нийтэд эмнэлгийн таних тэмдгээр танигдсан боловч угтаа бол улаан загалмайн цагаан дээр дэвсгэрсэн улаан хэрэгс тэмдэг нь энэ хуулиар тус байгууллагын хууль ёсны бэлэг тэмдэг болж баталгаажиж байна. Мөн түнчлэн урд нь хуулиар зохицуулагдаагүй байсан өмчлөх эрх, өмчөө захиран зарцуулах эрхийг ч мөн шинэ хуулиндаа тусгажээ. Гэх мэтчлэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг саадгүй явуулах эрх зүйн орчноо бүрдүүлж чадсан нь олон улсын болон бүс нутагта сайн туршлага болоод байна. Сүүлийн үед хөдөлгөөний хэмжээнд тавигдж байгаа нийтлэг шаардлага зөвлөмжүүдийг нэлээд тусгасан ийм хууль болсон учраас Монголын улаан загалмай нийгэмлэгийн хууль батлагдж гинэ үгүй юу гэдгийг маш их хонооос нь анхааралтай ажиллаж байсан. Яаж хилцэж байна, төр засаг нь юу гэж үзэж байна гэдэг. Тэгээ сая батлагдаад гарлаа гэхэд бол олон улсын улаан загалмай холбоо за бүсийн олон улсын байгууллагуудаас бидэнд танаа энэ шинжилгээний үйл явц бол үнэхээр амжилттай явж байгаа юм байна. Төр засагч нь улаан загалмай нийгэмлэгтэйгээ илүү их хамтарч ажиллаж байгаа юм байна. Үр дүн чинь илүү их дээшлэнэ гэж бид нэр итгэл найдвар төрлөө танаа энэ явж ирсэн зам энэ туршлагын дагуу бид нар бас бусад улс орнуудад улаан загалмай хөдөлгөөнийг бэхжүүлэх, үндэсний нийгэмлэгүүдийн чадварчлуулах энэ ажлыг хийнэ гэсэн ийм бичиг талархал бас ирсэн байна. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын шинжилсэн хууль нь өөрийн түвшинд шинжиллийн үйл явцыг хийсэн төдийгүй олон улсын болоод бүс нутгийн хүмүүнлэгийн улсын үйл ажиллагааны шинжилэлтэнд Монголын төрч мөн хувь нэмрээ орууллаа гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс үзэж байна.